Жилээс жилд улс орны эдийн засаг тэлж, тэр хэрээр дэд бүтц төрийн үйлчлэгээний хүртээмжийг нэмэх шаардлага үүсэж байна. Төр бүгдийг хийж, бүх ачааллыг төсөвт өөрүүлэх боломжгүй гэдэг нь жил ирэх бүр тодорхой болж байна. Урдын адил дэд бүтц бүтээн байгуулалтыг зөвхөн төсвийн хөрөнгө оруулалтаар хязгаарлагдмал хүрээнд шийдсээр байвал улс орны эдийн засгийг тэлэх хөгжлийн томоохон төслүүд хэрэгжих боломжгүй нь харагдаж байна. Тиймээс төр хувийн хэвшилтэйгээ хамтарч тэдний боломж чадварт тулгуурлан төр хувийн хэвшлийн түншлэлийг олон улсын жишгт нийцүүлж хөгжүүлэх зайлшгүй шаардлага бий болжээ. Төр хувийн хэвшлийн түншлэлийг зөвхөн концесс хэмээн ойлгож ирсэн хэвшмэл ойлголтыг халж эдийн засаг хөгжлийн томоохон төслүүдийг төдийгүй төрийн олон үйлчлэгээг төр хувийн хэвшилтэйгээ түншлэн хамтарч хэрэгжүүлэхийн тулд Монгол Улсын засгийн газар сангийн яам шинэ эргэцэн орчныг бүрдүүлэхээр төр хувийн хэвшлийн түншлэлийн хуулийг боловсруулж улсын хурлд өргөн бариад байна. Монгол Улсын хурл тус хуулийн төслийг хэлэлцэж эхлээд байна. Энэ төрийн хөгжлийн түншлэлийн хуулийн хэрэгцээ өнөөдөр одоо маш чухал байгаа. Үндсэндээ баг бид нар хоцорж ийн гэсэн үг. Яагаад вэ гэхээр энэ хуулиар төр ажлаа зохицуулна. Манай хувийн хөгжлийн ажлаа зохицуулна. За мөн гадаадын хөрөнгө оруулагч нар. Ийм гурван талын харилцааг зохицуулах бүгд энэ гурван талаас эрэлт хэрэгцээ нэгэнд үүссэн цаг хугацаанд аль хэдийн өнгөрчөөд байгаа. Бид нар хоцорж явж байна гэсэн үг. За энд хөрөнгө оруулагч гэж байгаа тэр хүмүүс гайхаж асуух баг. За энд яагаад хөрөнгө оруулагч нартай шууд очдог байлгүй гэдэг. Тэр гадны хөрөнгө оруулагч нар одоо аливаа улсад хөрөнгө оруулалт хийхдээ танахын төр хувийн түншлэлийн орчин чинь ямар хуулиар зохицуулагддаг вэ гэж хамгийн түрүүнд асуудаг болсон байна. За тэгвэл энэ манай хууль маань нэгдсэн үндэсний байгууллага тэнд байдаг. Тэндээс авсан загвар хууль юм байна. Энэ хуулийг бид нар боловсруулахдаа олон улсад нийгэмд хэрэглэгддэг практиктэй туршигдсан маш олон улсууд авч хэрэглэдэг ийм загвар хуулийг бид нар суурилсан байна. Дэлхийн банк олон улсын хуулийн эдсэнгээс бид зөвлөхүүд авч олон улсын жишээ практикээр суурилж Монголынхаа хөрснөр монголжуулж монгол хэлбэрт оруулж энэ хуулийг ашиглахаар бид өргөн барьсан гэсэн үг. Тэгэхээр төр хувийн хөгжлийн түншлэл гэдэг нь өөрөө эдийн засагт хувийн хөгжлийн үр өгөөжийг нэмэгдүүлэх оролцоо бий болгох үндсэн зорилготой. Засгийн газар төсвийн буюу татвар төлөгчдийн мөнгөөр аливаа төсөл арга хэмжээг санхүүжүүлэх авч явах юм үүрэг хүлээд. Гэхдээ зайлшгүй шаардлагатай тэгээд илүү засгийн газар улсын хурлын үүргээ хүлээдэг. За мөн одоо бизнесийн орчинд илүү ач холбогдол өндөртэй хувийн хөвшлийн хөрөнгө оруулалт хийгдээд хувийн хөвшил маань эргээд хөрөнгөө татан төвлөрүүлэх боломжтой төслүүдээр илүү боломжийг нь олох үүднээс төрийн хувийн хөвшлийн түншлэлийн хуулийг бол санаачилж оруулж ирж байгаа. Энэ хуулийн гол зорилго бол ердөөсөө хувийн хөвшлийн хөрөнгө оруулалтыг татаж одоо хэрэгцээ шаардлага дээр тулгуурлаж байгаа одоо дэд үтцийн салбаруудын хөгжил рүү хувийн хөвшлийн хөрөнгө оруулалтыг татах ийм зорилготой байж байгаа. Өөрөөр хэлбэл шинэ хөөсвөрийг оруулж ирж байна гэсэн үг. Ингэснээр бол хамгийн гол асуудал бол хувийн хвшилд шинэ зах зээлийн орон зайг бол нээж өгч байгаа. Дэд үтцийн салбар, төрийн үйлчилгээний салбарт. Өнөөдөр одоо бид нар улсын хурлын чуулганаар бас энэ төр хувийн хвшлийн түншлэлийн хуулийн төслийг хэлцэх гэж байгааг бол одоо хувийн хвшлийн төлөөллийн үед маш их дэмжиж хүлээж авч байгаа. Хуулийн төслийн хувьд бол үндсэн зорилго бол ерөөсөө хувийн хвшил рүү чиглэсэн хувийн хвшил бизнесийн зах зээлийг бий болгох, за урт хугацаанд хувийн хвшилтэй хэрхэн түншлэх үү гэдэг асуудлыг хуулийн төслөөр илүү одоо бий болгож өгж байгаа. Хувийн хвшилтэй төр ямар байдлаар түншлэх үү гэдгийг бол маш тодорхой болгосон. Энэ бол нийтийн зориулалтаа дэд үтц, нөгөөт нь бол төрийн үйлчлэгээний салбар байгаа. Тэгэхээр нийтийн зориулалтаа дэд үтцтэй бол тэргүүлэх одоо бусад улс орнодч төр тэргүүлэх салбарууд л эрчим хүчний салбар байж байгаа. За инженерийн хангамж, дулаан, усан хангамжийн салбар, хог хаягдал, ялангуяа тээврийн асуудал, нийтийн тээвэр болон агаарын тээвэр, бусад бүх төрлийн тээвэр, дараагийн салбар бол автозам, гүүр, бомбын хөгжлийн чиглэлээр бол хувийн хвшилтэд түншлэх бүрэн боломжтой. За нийгмийн үйлчлэгээний салбар хэм боловсрол, эрүүл мэнд, соёл, аялал жуулчлалын салбар дээр төрийн хувийн түншлэлтийг юм сонгодог юм тэргүүлэх туршлагууд байдаг. Тэр төрийн хувийн түншлэл гэдэг маань өөрөөр хэлбэл төр маш олон төрлийн төрийн үйлчлэгийг үзүүлж байгаа бол нийтэд. Ерөөсөө төсөв гэдэг маань өөрөө төрийн үйлчлэгийг санхүүжүүлэх үндсэн үүрэгтэй. За тэгвэл хувийн хвшлэр төр өөрийнхөө энэ олон нийтэд хүргэж байгаа төрийн бүх төрлийн үйлчлэгийг гэдэгт одоо
нийгмийн чиглэлийн, босрлын чиглэлийн, соёлын чиглэлийн, эрүүл мэндийн чиглэлийн бүх үйлчлэгүүд орно. За дээрэс нь мэдээж одоо нийтийн зориулттай дид бүтцүүд гэж байна. Нийтийн зориулттай дид бүтцүүдийг хувийн хвшлийн хөрөнгө оруулалтуудаар хийлгээд тэндээсээ өөрсдөө ашиг орлогоо олоод явах бүрэн боломжтой. Ийм зохицуултуудыг одоо энэ хуулиар хийж өгөх нь өөрөө гол зорилго юм байна. Шинэ хуулийн төслийг агуулга бол маш сайн байна. Олон одоо маргаантай зүйлийг зөв зохицуулж өгсөн байна. Дээрээс нь ерөөсөө төр ер нь өөрөө бүгдийг одоо манай төсвийн орлого хэд билээ энэ мөнгөөр одоо гэдэг энэ бол нийгэмд хийх зайлшгүй шаардлагатай маш олон ажил байна шүү дээ. Үүнийг хийх хэрэгжүүлэх боломжгүй юм. Эрхээ шилжүүлэх тийм ээ. Замаар хувийн хвшлийг дэмжиж хамтарч ажиллах юм бол нэгдүгээр хувийн хвшлийн орон зайг тэлэх, хоёрдугаарт гадны хөрөнгө оруулалтыг тэлэх, татах тийм суурь болох юм байна. Тэгэхээр энэ хуулийг бол хэн яралтай батлах шаардлагатай. Зөвхөн концепц биш юм аа. Аливаа ажил үйлчилгээ гэдгийг маш тод томрон тусгаж өгсөн маш зүйтэй юм байна. Одоо биднээс зөвхөн тэр гэдгийг хатуу заасан дээр уягддаг байсан бол энэ удаараа харцгүй нээлттэй хууль болж байгаа. Юу гэвэл хаана гацаатай, хүн сурталтай, авилгалтай, хил амтай, асуудалтай ямар үйлчлэг вэ? Тэрийг хувийн хвшил өөртөө санаачлаад хийх, хэрэгжүүлэх боломжийг нээж өгч байгаа нь маш их зүйтэй юм байна. Оронд өрсөлдөд байгаа юм шиг. Тэгээ аль нь төрүүлж алах гэдэг нь ойлгохдохгүй ийм нөхцөл байдлууд бол бас өмнө үүсэж исэн. Тэгээ одоо сүүлийн үед бол бас зарим төрийн байгууллагууд ер нь хувийн хвшилтэйгээ ингээд хамтраад за хувийн хвшлийн инновац хийгээд эрсдлээ гаргаад төр нь хойноос нь ингээд дагаад алхдаг ийм практикийг манай одоо бас их хурл болон засгийн газрын бүрэлдэхүүнд байгаа зарим агентлагууд хэрэгжүүлж байна. Тэгээ энийг би өөрөө бас ингээд харж байгаа болохоор бас баяртай байгаа. Ер нь бол залуучууд бас их гоё шинжил хий гэсэн юм эрмэлзэл байна. За энийг бол мэдээж ерөнхий сайдын зүгээс болон их хурлын төвшөнд бол сайн дэмжиж өгөх хэрэгтэй. Төрийн хувийн хвшлийн түншил нь төрийн хийх ёстой нийтийн зориулалттай дэд бүтц нийтийн үйлчлэгээ зэргийг хувийн хвшилтэй хамтарч хийх удаан хугацааны гэрээ бөгөөд хувийн хвшил эрсдэл менежментийн хариуцлага хүлээдэг. Төлбөрийг гүйцэтгэлтэй уялдуулан төр эсвэл хэрэглэгч төлдөг хэлбэр юм. Дэлхийн олон орн төр хувийн хвшлийн түншлэлээр улсаа хөгжүүлж байна. Томоохон бүтээн байгуулалтыг төр хувийн хвшил түншлэн хийсэн олон жишээ бий. Алдарт Эйфелийн цамхаг, Суэцийн сувг зэрэг нь төр хувийн хвшлийн түншлэлийн тод жишээ юм. Манай улс төр хувийн хвшлийн түншлэлийг концесс хэлбэрээр явуулж ирсэн нь алдаа болжээ. Концесс нэрийн дор 2010 оноос хойш 254 төсөл хэрэгжүүлэхээр батлагдсанаас 60 гэрээ байгуулжээ. Гэрээ байгуулсан төслүүдийн эргэн төлөлтөнд улсын төсвөөс жил бүр төлбөр төлсөөр байна. Тухайлбал 2016-аас 2021 онд концесст 1.80 53 сая төгрөг, 2022 онд 303.6 тэрбум төгрөг төлсөн бол 2023-аас 2025 онд 659 тэрбум төгрөг төлөх зэргээр нийт концессийн төлбөр 2.80 болоод байна. Тиймээс улсын төсөвт ачаалал нэмж үр ашиг муутай явж ирсэн концессийг халж төр хувийн хвшлийн түншлэлийн шинэ эргэцэн орчин бүрдүүлэх зайлшгүй шаардлага бий болоод байгаа юм. Төр хувийн хвшлийн түншлийн тухай хуулинд оруулж байгаа гол одоо шинжилгээ асуудлууд бол төсвийн зардлыг бол бууруулж өгнө. Төр өөрөө энэ бүх энэ усан нэмэгдэж байгаа энэ хэрэгцээ шаардлагыг хангахын тулд бол төсвөөрөө юм уу зээл тусламжаар энэ хөрөнгө оруулалтын ажлуудыг бол хийж гүйцэтгэдэг. Энийг бол одоо жил болгоны улсын төсөв зээл тусламжаар бол ингээ байнга хийгээд тах бол болцоо нь бол хязгаарлагдмал байдаг. Энэ дээр бол хувийн хвшлийн хөрөнгө оруулалтын санхүүжилтийн механизмыг шинээр нэмэгдүүлж оруулж ирж энэ асуудлыг шийдэж гэнэ гэсэн үг. Тухайлбал одоо нөгөө цэцэрлэгийн байшин барих биш. Одоо соёлын төв барина гэж одоо сум болон соёлын төв барьж штэ. Тэр чинь хувийн хвшил хийчих боломжтой байхгүй. Хувийн хвшил тэрийг бариад за тэгээд тэр засаг зарах нэгжтэй түрээслээд ажилуулад ингээ яваадах боломжтой болгоно. Тэгэх юм бол ашиглалтанд сайжрна. Эргээд улсын төсвөөс хөрөнгө оруулалтын асар хэмжээний зарлууд гарах шаардлагагүй. Одоо ингээ энэ дотор энэ жилийн төсөв дээр харах юм бол нөгөө төр хувийн хвшлийн түншлэлээр хийж болох. Тухайлбал хөрөнгө оруулалтууд бол спорт цогцлол руу байна. За зарим нэг аймагт одоо кинотеатр барина гэсэн чинь хүртэл байна. За соёлын төвүүд байна. Тэгээ сургууль цэцэрлэгүүд байна. Одоо сургуулийг бол хувийн хвшлэн хангалттай сайн хийдэг болсон. Тэр бол зүгээр зардал дээр тохиролцоол асуудал байхгүй.
гэх мэтлээ. Тэгэхгүй бол төрөөр бүх юм шийднэ гэхээр зөвхөн хөрөнгө оруулалтын зарлаас гадна газрын асуудлын давхар шийдэх гэдэг аюул олон асуудал үүдэг. Тэрэн дээр чинь хувийн хвшил хамаагүй уян хатан ажиллах боломжтой. Тэгэхээр цаашд бол энэ төрийн хвшлийн түншлийн энэ хуулийг баталж байж бид нар нөгөө илүү оновчтой хөрөнгө оруулалт оновчтой одоо зардалтай байх юм болож харагдаад байгаа. Одоо өнөөдөр гэхэд 2023 оны төсөв дээр шинэ хөрөнгө оруулалт бид нар суулгахгүй байгаа шүү дээ. Шинэ хөрөнгө оруулалт суулгахгүй байгаа. Гэтэл цаана нь бол тодорхой хэмжээний одоо дэд үтсийн болон эрчим хүчний болон бусад одоо хөрөнгө оруулалт бол зайлшгүй хийх шаардлагатай байгаа. Тэгвэл энэ одоо орон зайг л аж ахуйн нэгжүүдийг оруулж ирж нөхөх юм боломж болцоо байгаа байхгүй. Урд өмнө бол жишээ нь төр бүхий л зүйлд одоо өөрсдөө ажиллаж байгаа шүү дээ. Одоо ямар ч бизнес байсан том энэ бол төрд байх хэрэгтэй гэдэг гэж байгаа бид нар төрийн үйлчилгээ гэдэг утгаар нь бол төр бизнесийг аваад явдаг бол энэ орж ирснээрээ бол бид нар зарим нэгэн бизнес зарим нэгэн үйлдвэр үйлчилгээний асуудлуудыг бол одоо хувийн хвшил хийх боломж олцоо гэж нээж өгч байгаа. Ер нь төр хувийн хвшлийн хоорондын одоо харьцаа гэдэг бол хувийн хвшлийг хийх боломж олцоо зүйлийг л төр булааж авахгүй байх нь чухал шүү дээ. Төр одоо бүгдийг болцоотой бүх зүйлийг авч явдаг. Төр одоо ашигыг хүртээд байдаг. Энээсээ л одоо холдоод хувийн хвшил ажиллах боломж олцоог бид нар гаргаж өгч байна. Тэгэхээр 23 оны төсөв дээр яг одоо шинэ бүтээн байгуулалт хийгээгүй байгаа энэ нөхцөл байдалд хэрвээ бид нар энэ хуулийг маш яралтай батлаад өгөх юм бол төр хувийн хвшил наашаа орж ирэх юм боломж олцоог л гарч байгаа. Ер нь тэгээ улс орны хөгжил бол төр зохицуулалт зохион байгуулалтын асуудлуудыг хийхээс биш бүх зүйлөө төр одоо гараад үрээд ээж болохгүй шүү дээ. Тийм болохоор ерөөсө бидний зах зээл рүү орсон либералчлагдсан энэ нийгэмд бол ерөөсө бүхий зүйл чинь аж ахуйн нэгжүүдээр дамжиж явах хэрэгтэй. Энэ жил 23 онд одоо шинэ хөрөнгө оруулалт оруулахгүй гэж жишээлбэл бид нар одоо зарлаад одоо энэ төсвүүдээр ажиллаж юм та бүхэн мэдэж байгаа. Тэгэхээр энэ хөрөнгө оруулалт одоо шинээр оруулахгүй төсвөөс оруулахгүй гэдэг шийдвэр гараад энэ төсөв бол энэ жил 23 онд шинэ хөрөнгө оруулалт оруулахгүй болчихлоо. Тэгэхэд манай улсын чинь бидний өнөөгийн хөгжлийн төвшин бидний яг өнөөдөр бид нар шаардлагатай зүйл байгаа бол төмөн зүйл байна. Дэд үтсээс авахгуулаад сургууль, хүүхдийн сургууль, цэцэрлэгээс авахгуулаад, шинэ эмнэлгээс авахгуулаад тийм ээ. Энэ болон хөрөнгө оруулалтуудыг бид нар одоо хийхийн тулд бол энэ хуулийг гаргах зайлшгүй шаардлагатай. Тэгжиж хувийн хвшлийнхны тэр нөөц суулцаа санхүүгийн их усүрийг татж оруулж ирж. Төрөмж ашигтай, хувийн ашигтай, хувьдаа удаан хугацаанд доктортой бизнес бий болгож өгнө. Одоо төрийн хийж байгаа бизнесийг өгж байгаа гэсэн үг байна. Нөгөө талаас бол хувийнхаа хвшлийнхны зах зээлийн тэлж өгч байгаа. За засгийн газрын зүгээс энэ хуулийн төсөл одоо батлагдсанаар шин цэвэрлэлтийн бодлогын хүрээнд хэрэгжүүлж байгаа нэлээдгүй олон төсөл байж байгаа. Тэрний яг урьдчилсан судалгаагаар бол 17 төсөл нь барих, ашиглах, шилжүүлэх буюу энэ төрийн хвшлийн түншлийн хүрээнд дэх одоо нэг хэлбэрийг нь сонгоод одоо ашигтай хамтын ажиллагаа өрнөх боломжтой гэж ингэж бол хараад явж байгаа. Хувийн хвшил төртэй, урт хугацаанд тогтвортой, үр ашигтай түншлэх хууль эрхцэн орчныг бүрдүүлснээр хувийн хвшилд бизнесийн шин зах зээл нээж өгнө. Хувийн хвшил гадаад зах зээлээс хөрөнгө оруулалт татах боломж бүрдэнэ. Хувийн хвшил урт хугацаанд тогтвортой бизнестэй болно. Төр хөгжлийн томоохон төслүүдийг урт хугацаанд үр ашигтай хэрэгжүүлнэ. Дэд бүтэц төрийн үйлчлэгээний салбарт өрсөлдөөнд суурилсан шинжилгээг нэвтрүүлнэ. Төсвийн ачааллыг урт хугацаанд бууруулах зэрэг ач холбогдолтой юм. За тэгэхээр хувийн хвшлийн энд одоо тэдэнд ямар том боломж өгж байгаа вэ гэдгийг одоо төсвийн тоонуудаас л харж олон жишээ. Шинэ бид нар энэ жил одоо 20 их найт төгрөгийн эм хүрсэн төсөвтэй боллоо. За эндээс одоо хөрөнгө оруулалт 3 их найт. За эрүүл мэндийн салбар 1.4 их найт төгрөгийн эрүүл мэндийн дадлан сангийн энэ төрийн үйлчлэгийг үзүүлдэг. Босрлын салбар мөн л одоо 2.7 их найт төгрөгийн ийм босрлын үйлчлэгийг олон нийт үзүүлж байгаа. За тэгвэл энэ хэмжээгээр ийм зах зээл боломжийг хувийн хвшил төр санал болгож байна гэсэн үг. За саяхан засгийн газраар их хурлаар одоо орж батллаа шүү дээ. Шинэ сэргэлтийн бодлого. За ялангуяа энд бол маш олон хөгжлийн төслүүд байгаа. Эдгээр төслүүдийг эхлүүлэх ерөөсө гарцаа байхгүй төр хувийн хвшлийн зөв түншлэл. Тэгэхээр энэ шинэ хуулийн одоо энэ орон зай бол үүнийг л одоо тэлэх тэр суур нөхцөл боломжийг болгон цаашдаа бидний олон жил ярьж ирсэн эдийн засгийг тэлэх суур нөхцөл болно. Энэ хууль бол Монголын бизнес эрхлэгчд алтан боломжийн хууль гэж би үнэлж байгаа. Алтан боломжийн хууль. Яагаад төр шийдвэрээ гаргаад
Монгол улсын хөгжлийн асуудал 2050 онд хөгжүүлэх хөтөлбөрөөр баталсан. Одоо төр хувийн хэвшлийн түншлийн хуулинд захирагдах журам дүрмүүдээ шинжилэн батлаад өгч дараа нь хувийн хэвшлийнх нь тэр бүх юмыг чинь хийгээд дайрна. Хууль маань бол өөрөө олон улсын зөвлөхүүдийг оролцуулаад нэлээд чамбаа хууль болсон гэж ойлгож байна. Гэхдээ хууль бол хууль. Хуулийн араас бид нар хэрэгжилтийг засгийн газар за улсын хурал дээр энийг сайн онцгой анхаарал тэгээ аж ахуй нэгжүүдтэй маш тодорхой байдлыг бий болгож өгөөд яг ямар төслүүдийн те за энэ төслүүдийн санхүүжилтийг яг яаж өгөх юм энийг төсөвт суулгах юм эсвэл вексель бичиж өгөөд явах юм уу гэдэг энэ нөхцлүүдээ одоо араас нь нөгөө тэр журмууд гарна те за араас нь энэ ойлголцол гэж юм байгаа. Тэгэхээр энэ юмнуудаа аягүй сайн хийгээд явах юм бол энэ бол бас Монгол улсын чөлөө зах зээлд шилжсэн түүхэнд бол тэмдэглэх том үйл явдал болно л гэж харж байгаа. Төр хувийн хэвшлийн түншлэлийн хууль батлагдсанаар Монгол улсын нийгэм эдийн засагт нэгэн шинэ хуудас нээгдэж Монгол улсын засгийн газрын шин сэргэлтийн бодлогод туссан хөгжлийн томоохон төслүүд хэрэгжих боломж бүрдэх юм.